За тэгэхээр одоо бидний дараагийн маш сонирхолтой асуудал болохоор энэ дөрөвдөгчийн эрен гэж одоо хүмүүс яриад байгаа. Энэний тухай одоо тодорхой ойлголтыг хүмүүст өгнө. За тэгэхээр дэлхийн царцын түүхэнд дөрөвдөгчийн эрен гэж онцгой чухал байр суурь эдэлсэн ийм геологийн үе шат байдаг. Гэхдээ энэ үе шат нь өөрөө одоогоос 66 жилийн өмнө эхэлсэн дөрөвдөгчийн эрен бол үнэндээ яг сүүлчийнх нь юм. Эхнийх нь бол нэн эртнээс эхэлсэн ахын үеэс эхэлсэн байдаг. Ингээд дөрөвдөгчийн эрен гэдэг маань чухам юу юм бэ гэдэг нь 3 орд улсын бодлого дуусаад 4 дахь орд улсын бодлогыг хэрэгжүүлэх үеийн үйл явц юм. Өөрөөр хэлбэл мөсдлөг ба мөсдгийн дараах үеийн үйл явц дөрөвдөгчийн эрэнд хамаарч байгаа юм. Тэгэхээр анхдагч ба хоёрдогч, гуравдагчийн эрен гэдэг бол алтан мөнгөн көрөл орд улсын эрен үеийн түүхийг хамарч байдаг үед оноогддог. Дөрөвдөгчийн эрен үе бол Батхааны алтан ордын улсын түүхэнд оноогддог. Тэгэхээр би та бүхэнд нэгэн зургийг сонирхуулъя. Энэ бол Монголын геологийн зураг. Энд бол бүх хүний харж байгаагаар бол 17 магмын төлөлт явагдсан байгаа. 17 магмын төрөлт. Энэ 17 магмын төрөлтөөс ганц магмын төрөлт нь бол энэ зүүн гарын хуурай мухар гэдэгт үлдсэн ариун гэвэр бусад 16 магмын төрөлт нь энэтхэгийн намхан дадаан усан давтаж ариун чанараа алдсан ийм явдал бий болсон байгаа юм. Ингэж яг энэтхэгийн дадаан ус орж ирэх эсвэл намхан дадаан ус орж ирэх аюул нь өөрөө гуравдагчийн эрний төгсгөл шатны үйл явц юм. Энэ бол дэлхийн царцын хөгжлийн үйл явц 1-дүгээрт, 2-дугаарт энэ бол хүн төрөлхтний хөгжлийн нийгмийн үзэгдлүүдийн үйл явц юм. Өөрөөр хэлбэл Өгөөдө хааны мөнгөн модны орд улс дуусаад Юан гүрний орд улс эхлэж байгаа нь дорн зүгт үнэндээ бол дөрөвдөгчийн эрнийг эхлүүлсэн. Хэдийн Ян гүр нь үүсэж 104 жил орчим оршин тогтносож гэсэн тэр дахин эргэн сэргэхгүйгээр мөхсөн. Ийм аимшигтай үзэгдэл болсон. Тэгээд энэ бүх газар нутгийг бол дөрөвдөгчийн эрний газар нутагт хамрах ийм гадаад далайн айс савын ус орсон үйл явцтай баталгаажуулж тайлбарлсан ийм геологийн баримт юм аа. Тэгэхээр энэ яагаад ийм үйл явц болвоо гэх юм бол хүн төрөлхтний түүхэнд болсон үйл явдлын зааг нь энэ Хаадын хааны газар зүйн байрлал түүний дорноос орж ирж байгаа увс нуур, киргас нуур, хар ус нуурын айс саваар дорны ус төрж орж ирдэг энэ үйл явцтай шууд хамааралтай. Тэгэхээр би та бүхэн дөрөвдөгчийн эрнийг захирах нь хүн төрөлхтний түүхэнд, дэлхийн цардсын түүхэнд эргэн дахин сэргэн мандах боломж байдаг гэдгийг сануулахыг хүсэж байна.